За сайн бацгаана уу. Намайг боловсролын сургуулийн эмч байгалмаа гэдэг. За ерөнхийдөө эм чинь нэг 5 дахь жилдээ ажиллаж байна. Тэгээ маань сургууль бол 8,000-аас нэг 10,000 гаруй оюутантай. Тэгээд ихэнх одоо өдөр тутам үзүүлж байгаа оюутнууд маань эмийн хэрэглээ бол нэлээд тийм мэдлэггүй, замбраагүй, яг ямар юм ууж байгаагаа нэлээд сайн мэддэггүй. Одоо жишээлбэл би одоо юм ямар юм уусан гэж асуухаар би нэг бөөргийн цагаан юм, шар юм гэдэг ч юм уу ингээд нэг хэлбэр дүрсээр нь яриад идэг. Тэгэл энэ талын мэдлэг бас дутмаг юм болов уу гэж эмчин дүгнж байгаа. За үзлэгт зөвлөгөө авах, үзлэгт хандж явах явцад өвчин хамдаах хэмээг бол юус инх замраагүй эргэлт юм байна. Шүд өвдлөө ибүбэдэнг, биений мэрлээ ибүдэнг, хөл өвдлөө, толгоо өвдлөө одоо бүх өвдөлтөнд ибүд одоо өвчин хамдаах хэмээг бол инх замраагүй эргэлт юм байна. Хоёрдугаарт нь зарим тохиолдолд судалгаа асуумж хийгээ явж байхад одоо жирэмсэн хамгаалах ялангуяа одоо 72 цагийн эмээг бол нэлээд тийм хамаагүй хэрэгэлдэг 2-3 сард 2 удаа хэрэгэлсэн байх ч юм уу ийм тохиолдлуудаас мэрсэр гарч байна. Оюутнуудын донд хамгийн түгээмэл гардаг эмийн хэрэглээний алдаа юу? Ерөөсөө л тэр эмийг яг ямар цаг хугацаанд яаж уух вэ гэдэг ямар ч мэдлэггүй. Угсраагаа дууцсан, давхарлаа дууцсан одоо зөндөө олон тохиолдлууд байна. Тэр болгонд нь бол ингээд зөвлөмж өгөөд явж байна. За эхний 2 жил ажиллаж байхад нэлээд тийм хамаагүй, замбраагүй ч гэдэг юм эмийн хэрэглээ бол нэлээд юм хяналтгүй байсан. За сүүлийн одоо жилүүдэд харин одоо жор бичихгүй бол олгохгүй нэ гэсэн юм тохиолдлууд их ирдэг учраас шаардлагатай үед эмч нь бол оюутнуудаа эмийн жороо бичсээр байгаа. Эмийн талаарх мэдлэг дутмаг байх шалтгаан нь юу гэж бодож байна? За хамгийн нэгдүгээрт ерөн хүүхдүүд заавал манай сургууль гэхгүйгээр нийтдээ одоо оюутан залуучууд ямар ч насны хүмүүс эрүүл мэндийн боловсрол үнэхээр сул байна. За тэгээ өвдөлт гэдэг зүйл бол эмээр л дарагдана гэдээ ойлголттой байд юм байна. Энд чинь бас зөндөө олон аргууд байдаг. Энийгээ сайн үзээг учраас би бол эрүүл мэндийн боловсрол нэлээд хангалтгүй байгаа юм болов уу гэж бодож байна. Оюутнууд маань нойр ажил амралтаа зохицуулж чадах юм бол тодорхой юм уух шаардлагагүй. Өдөр тутмын байнгын идэвхтэй дасгал хөдөлгөөнтэй байх юм бол бас ямар нэгэн юм уух шаардлагагүй. Тэгэхээр ерөөсөө л нөгөө залуу одоо оюутан залуучууд маань ирээдүйд багш болох ч байгаа учраас өөрийн эрүүл мэндэд анхаарах ёстой. Заавал эмээр бүх эмгэгийг дарна гэж ерөөсөө байхгүй гэдгийг л ойлгоосэй гэж хүсэж байна. Нэгдүгээрт яг одоо ямар юм юунд зориулж ууж байгаа вэ гэдгийг маш сайн харах ёстой, унших ёстой. Одоо бүгд энэ ямар юм бэ гэдээ юу ууж байгаа вэ гэдгийг аягүй сайн харах ёстой, мэдэх ёстой, унших ёстой. За хоёрдугаарт нэмийг зөв ууна. 6 цагаар бицэл байх юм бол яг 6 цагаараа ууна. Тэрээс биш одоо сансан цагтаа ууна гэж хизээч байхгүй. За шаардлагатай одоо нарийн мэргэжлийн эмч шаарддаг ийм эмчилгээг дур мэд одоо ялангуяа ундаг, зүрх судас өвддөг ийм хүүхдүүд зөндөө байдаг л да. Эдгээр хүүхдүүд маань тэрийгэ цаг хугацаанд нь уугаагүйсээ болоод ингээд таталт өгөх, муурч унах, стресс уналтанд орох гэж зөндөө олон шалтгаан байдаг. Тэгэхээр энийг зөв зохистой тасралтгүй альва эмийг 3 хоног гэсэн бол 3 хоног уун, 5 хоног гэсэн бол 5 хоног уун. Манайхан 2 хоног уугаад зүгээр олонгууд нь хайчдаг. Тэгэхээр эдгээр энэ дадлуудыг бас аягүй сайн анхаараасаа эмчээсээ сайн зөвлөгөө аваасай гэж хүсэж байна.